За үргэлжлээд агуулга 3. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах түүхийдийг өөрсдөө үйлдвэрлэх юм уу эсвэл гаднаас худалдаж авах юм уу гэдэг шийдвэр байна. За шууд жишээ аваад үзэж байна тийм ээ. За ESA гэдэг компани машины үйлдвэрлэлд ашигладаг сэлбэг үйлдвэрлэдэг. За энэ сэлбэгийн нэгжийн өртөх нь дараах байдалтай байсан гэж. Шууд материал, шууд хөдөлмөр гэлтэй бүх зардлууд, бүх үйлдвэрлэлийн зардлууданд ороод нэгжийн өртөх нь 30 төгрөг байгаа юм байна. За ямар мэдээлэл өгсөн бэ гэхээр сэлбэгийг үйлдвэрлэхэд тусгай тоног төхөөрөмж ашигладаг. Тухайн тоног төхөөрөмж үлдэх үнц нь бол байхгүй юм байна. Мөн дээрээс нь шууд хөдөлмөр цагийн суурьаар тооцож хуваарлагдсан үйлдвэрлэлийн тогтмол нэмэгдэл зардал нь энэ шийдвэрт нөлөөлөхгүй шүү гэдгийг илж өгсөн байна. За мөн дээрээс нь жил бүр 20 мянган нэгж сэлбэг үйлдвэрлэдэг юм байна. За энэ сэлбэгийн нэгжийн өртгийг бид өмнөх слайдаар гарсан тий 30 гэдэг байгаа. За харин гаднаас худалдаж авах юм бол гадны бэлтгэн нийлүүлэгч нь 20 мянган нэгжийг нэгжийн 25-аар нийлүүлэх саналыг манай компанид ирүүлсэн байгаа юм байна. Тэгэхээр манай компани энэ 20 мянган нэгж сэлбэгийг өөрсдөө үйлдвэрлэх юм уу эсвэл гаднаас худалдаж авах юм уу гэдэг шийдвэр гаргалтыг хийх гэдэг гэсэн үг тийм. За тооцоолыг харъя. Тэгэхээр эхний шийдвэр бол мэдээж энэ эхний хувилбар бол 20 мянган нэгжийг өөрсдөө үйлдвэрлэх. Хоёр дахь хувилбар нь 20 мянган нэгжийг гаднаас худалдаж авах. Тэр гаднаас худалдаж авах нь 20 мянгаа нэгжээ 25-аар буюу ингээд 500 мянган зардал гарна. Харин өөрсдөө үйлдвэрлэх юм бол за шууд материал хөдөлмөр, үн зээлэгдэл, нөгөө ахлахын цайлан, тогтмол үнц. За эдгээрээ ингээд тооцоолоод үзэх юм бол 20 мянган нэгжийг өөрсдөө үйлдвэрлэхэд 340 мянган зардал гарах юм байна. Тэгэхээр гаднаас худалдаж авснаас өөрсдөө үйлдвэрлсэн 160 мянган хэмнэлт буюу ашгийг бий болгож байгаа учраас компани шийдвэр тухайн сэлбэгийг өөрсдөө үйлдвэрлэнэ гэдэг шийдвэрийг гаргаж ийн гэсэн үг. За магадгүй эсэргээрээ 20 мянган нэгжийг авч байгаа хүртэх нь 340 мянгаас хэрвээ бага байсан бол бид нар гаднаас тухайн түүхийдийг, тухайн сэлбэгийг худалдаж авна гэдэг шийдвэрээ гаргаж болно гэсэн үг. Тэгэхээр бидний өгөгдсөн байгаа мэдээллийг, санхүүгийн мэдээллийг үндэслээд тооцоол хийхэд 160 мянган хэмнэлт буюу ашгийг бий болгож байгаа учраас компани түүхийдээ дотооддоо үйлдвэрлэнэ гэж ойлгох юм шүү тийм ээ. За үргэлжлээд агуулга 4 тусгай захиалга хүлээн авах эсэх гэж. Тэгэхээр тусгай захиалга гэдэг нь нэг удаагийн захиалга яриад байгаа гэсэн үг тийм. Бизнесийн ердийн үйл ажиллагааны нөгөө үйлдвэрлэл биш. Нөгөө нэмэлт захиалга биш. Нэг удаагийн тусгай захиалга гэсэн үг. За тэгэхээр энэ тусгай захиалга гэдэг зүйл маань өөрөө нэг удаагийнх байдаг. Бизнесийн ердийн үйл ажиллагааны хэсэг бол биш шүү гэдгийг тодорхойлж хэлсэн байна. Тэгэхээр тусгай захиалгын шинжилгээнд ялгуурт зардал болон ашиг нь хамааралтай байдаг шүү. За мөн дээрээс нь одоогийн үйлдвэрлэлийн тогтмол нэмэгдэл зардал нь тусгай захиалгад нөлөөлөхгүй учраас хамааралгүй зардал гэж үзнэ гэдэг. За өгүүлбэрээ харуул. JET гэдэг компани нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайн бүтээгдэхүүнийг 20 төгрөгөөр борлуулдаг гэж. За гэтэл бөөний худалдаа эрхэлдэг А компани 3 мянган нэгж бүтээгдэхүүний нэгжийн 10 төгрөгөөр худалдаж авъя гэдэг тусгай саналыг манай JET компани тавьсан байгаа юм. Тэгэхээр энэ нэг удаагийн захиалганд компани бизнесийн ердийн нөхцөлд нөлөө үзүүлэхгүй шүү гэж. Тэгэхээр JET компани жилийн хүчин чадал нь 10 мянган нэгж.
10,000 нэгжийг үйлдвэрлэх хүчин чадалтай байна. За одоогоор 5,000 нэгжийг үйлдвэрлээд борлуулж байгаа юм байна гэж. Тэгэхээр энэ JET компани энэ тусгай захиалгыг хүлээж авах уу гэдэг шийдвэрийг гаргана. За гаргахтаа мэдээж итгэл санхүүгийн үзүүлэлтүүдийг тооцоолж гаргана гэсэн үг. За тэгэхээр JET компанийн хувьд ахиуц шиг аргаар бэлтгэсэн орлогын дэлгэм тусгай захиалгаас өмнөх мэдээлэл нь байна. Тэгээ 5,000 нэгжийг үйлдвэрлээд борлуулж байгаа. За энд орлого нь байна. Орлогоос зардлуудаа хаслаад за энд ахиуц шиг нь 60,000. За тэгэхээр нийт хувьсах нь 40,000 гэдэг бол 40,000-аа энэ 5,000-таа ингээ хуваачих юм бол нэгжийн хувьсах зардал нь 8 болж байна те. 8 болж байна. Тэр ахиуц шиг нь 60,000. За тогтмол зардал 48,000-аа нөхөөд компани үйл ажиллагааны ашиг бол 12,000 төгрөг байгаа юм байна. Тусгай захиалга авахаас өмнөх мэдээлэл гэсэн үг те. За тэгвэл JET компани хэрвээ тусгай захиалгыг хүлээн авахар болон ялгуурт орлого нь ялгуурт зардлаас их байх ёстой. Өөрөөр хэлбэл ашигтай байх ёстой. Тэгэхээр өөрөөр хэлбэл цэвэр үйл ажиллагааны ашиг нь 6,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа учраас JET тусгай захиалгыг хүлээн зөвшөөрнө. Хүлээн авнаа гэж. За өөрөөр хэлэх юм бол нөгөө бөөний худалдаа эрхэлдэг компани чинь 3,000 нэгжийг 10-аар авъя гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ялгуурт орлого нь тухайн захиалгыг авснараа бий болж байгаа зөрүү орлого нь 30,000. Тэгээд тухайн захиалгыг авснараа компани зардал нь нөгөө нэгжийн хувьсгчийн 8 учраас 3,000-аараа үчээр 24,000. Тэр ялгуурт орлогоос ялгуурт зардлаа хасах юм бол компани ялгуурт ашиг захиалгыг хүлээн зөвшөөрснөөр бий болж байгаа ашиг нь 6,000 төгрөг. Тэр тусгай захиалгыг хүлээн авснараа компани 6,000 төгрөгийн ялгуурт ашиг бий болгож байгаа учраас компани тусгай захиалгыг хүлээн зөвшөөрнө гэж. За үргэлжлээд агуулга 5. Хязгаарлагдмал нөөцтэй байх үеийн хамгийн их ашгийг тодорхойлох гэж. За шууд жишээгээр эхэлж байна. За энэ жишээг хамтдаа харъя. ED компани за хоёр төрлийн бүтээгдэхүүний мэдээлэл өгсөн байна. Тэгэхээр энэ компани хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За бүтээгдэхүүн тус бүрийн борлуулалтын үнийн мэдээлэл, хувьсгах зардлын мэдээлэл, ахиуц ашигын мэдээлэл, дээрэс нь 7 хоногийн эрэлтийн мэдээлэл өгсөн байна. За мөн дээрээс нь ахиуц ашигын харьцаа өгсөн байна. Мөн дээрээс нь нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагадах хугацааг бас өгсөн байна. За тэгэхээр хязгаарлагдмал нөөц гэдэг маань юу гэж юм гэхээр онлын түвшинд бол компанид дор хаяж нэг хязгаарлагдмал нөөц байдаг гэж. Тэгээ тухайн нөөц нь хөрөнгийн хувьд, борлуулалтын хувьд, хүний нөөцийн хувьд гэдэг олон тооны нөөцүүд байж болдог. Тэгээ дор хаяж нэг хязгаарлагдмал нөөц заавал байдаг гэж үздэг. Тухайн нөөцөөс хамаарч компани эрэлт за түүнийг үндэслээд үйлдвэрлэл тодорхойлогддог. Түүнээс хамаараад компани ашиг тодорхойлогддог гэсэн үг. Тэгэхээр бидний өгсөн байгаа жишээн дээр харвал машин А1 гэдэг за нэг тоног төхөөрөмж нь хязгаарлагдмал нөөц гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр энэ машиныг бол 100% хүчин чадлаараа бол ашиглаж байгаа. Тэгэхээр машин А1 буюу энэ тоног төхөөрөмжийн 7 хоногт ажиллах хүчин чадал нь 2400 минут юм байна. 2400 минут. Тэгэхээр бид нар энэ мэдээллээ ашиглавал за бүтээгдэхүүн нэг дээр 2000 нэгжийн эрэлт нэгжид 1 минут гэдэг бол 2000 минут. 2000. За
За бүтээгдэхүүн 2 дээр 2200-ийн борлуулалтын эрэлт байгаа. Нэгжид 0.5 гэдэг бол 1100 минут байгаа. 1100 минут байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ хоёрыг яг энэ эрэлтээр нь үйлдвэрлэх юм бол манай компани тоног төхөөрөмж нийт 3100 минут ажиллах ёстой. Гэтэл бидний хүчин чадал 2400 минут байгаа. Тэр 2400 минутанда хязгаарлагдаад бидний энэ эрэлтийн дүн чинь өөр болно гэсэн үг. Хэрвээ бидний хүчин чадал 3100 байсан бол яг энэ эрэлтийн хэмжээгээр бид нэр үйлдвэрлэлээ явуулна гэсэн үг. Гэтэл 3100 биш 2400 байгаа учраас энэ минутаараа хязгаарлаад компани үйлдвэрлэл нөгөө борлуулалтын тоо хэмжээ чинь өөр болно гэсэн үг. За тэгвэл тооцоолыг яаж хийдэг вэ гэж. Тэгвэл бид нэр энэ хязгаарлагдмал нөөцийг үндэслээд үйлдвэрлэх тоогоо яаж гаргаж ирэх вэ? Тэр бүтээгдэхүүн тус бүрээр бид нар эхлээд 1 минут тутамд олж байгаа ахиуц шгийг олно. Тэгээ нөгөө нэгжийн ахиуц шгийн мэдээлэл өгсөн байгаа шүү дээ. 1 дээр 24, 15 гэдэг. Тэгээ нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардж байгаа цаг нь 1 минут. Хуваалаа 0.5 минут хуваалаа. Тэгэхээр бүтээгдэхүүн 2-ыг үйлдвэрлэхэд минут тутамдаа 30 төгрөгийн ахиуц шиг бий болгож байна. Бүтээгдэхүүн 1-ийг үйлдвэрлэхэд минут тутамдаа 24 төгрөгийн ахиуц шиг бий болгож байна. Тэгэхээр эндээс харвал бүтээгдэхүүн 2-ыг бид нар эхэлж үйлдвэрлэнэ гэсэн үг. Хязгаарлагдмал нөөцийг үндэслээд хамгийн их ахиуц шиг өгж байгаа. Тэр дундаа 1 минут тутам тухайн хугацаа тутамд илүү өндөр ахиуц шиг бий болгож байгаа бүтээгдэхүүнийг эхэлж үйлдвэрлэдэг. Тэр бүтээгдэхүүн 2-ыг бид нар яг эрэлтийн хэмжээнд тулгуурлаад бүтэн үйлдвэрлэнэ гэсэн үг. За дараалалаа бол энэ 1, энэ 2 гэж үзэн шүү дээ. За түүний дараа бид нар зөрүү минутаа ашиглаад бүтээгдэхүүн 1-ийн минутаараа тооцоолоод яг эрэлтийн тоогоо гаргаж ирнэ. Тэр бүтээгдэхүүн 2 бол бүтнээрээ үйлдвэрлэгдээд бол явах юм байна. 2200 гэж. Харин бүтээгдэхүүн 1 нь арай бага тоогоор үйлдвэрлэгдээд явна гэсэн үг. За тэгвэл цаашаа тооцоолыг харъя. Тэр бүтээгдэхүүн 2 нь илүү их ахиуц шиг өгж байгаа учраас бүтэн эрэлтээрээ буюу 2200 нэгжээ үйлдвэрлэнэ. Нэгжид 0.5 учраас бүтээгдэхүүн 2-д нийтдээ 1100 минутыг зарцуулна гэж. 1100 минут. Тэгэхээр компани тэр А1 гэдэг тоног төхөөрөмжийн нийт хүчин чадал чинь 2400 байгаа учраас за энэ 2400-аас бүтээгдэхүүн 2-д шаардж байгаа минут 1100-га хасаад өгөх юм бол бүтээгдэхүүн 1-ийн боломжит шаардагдах нийт цаг нь 1300 минут болж байна. Тэгэхээр бүтээгдэхүүн 1 дээр нэгжид 1 минут шаардагдана гэж байгаа учраас бүтээгдэхүүн 1-ээс бид нар 1300 нэгжийг үйлдвэрлэнэ гэсэн үг. 2000 биш 1300 нэгж. Тэр хязгаарлагдмал нөөцийн хүрээнд бүтээгдэхүүн 2-оос 2200 нэгж. Бүтээгдэхүүн 1-ээс 1300 нэгжийг үйлдвэрлэнэ гэж тооцооно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ эренбийг тогтоохдоо, энэ үйлдвэрлэлийн дарааллыг тогтоохдоо хамгийн гол нь нэгжид ногдох ахиуц шиг хамгийн өндөртөөг нь эхэлж үйлдвэрлэж байгаа шүү гэдгийг сайн анхаараарай. За тэгээд цаашлаад үзэх юм бол бид нэр бүтээгдэхүүн 1 дээр 1300 нэгжийг үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүн 2 дээр 2200.
За нэгж ахи үзшгээрээ ингээ үрживлээд тооцох юм бол эд компани 2 бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс нийтдээ 64200 төгрөгийн ахи үзшгийг олох юм байна гэсэн үг. Хамгийн гол нь 2400 минут машин А1-ийг ажилуулад компани олж байгаа нийт ахи үзшиг гэж ойлгох нь шүү, тийм ээ. За үргэлжлээд агуулга 6. Бүтээгдэхүүнийг хуваагдлын цэг дээр борлуулах юм уу? Эсвэл цаашид дахин боловсруулалт хийх юм уу гэдэг шийдвэр гаргалт байна. За тэгэхээр юу гэж юм нэхэр? За энэ жишээ өгсөн байна. За жишээ юу гэж юм нэхэр? Хэрвээ газрын тосны боловсруулах үйлдвэр байх юм бол түүхийн нефтийг ашиглаад тухайн түүхийн нефтээс бензин шатхуун гаргаж болно. Онгоцны түлш гаргаж болно. Тос тослогооны материал, асфальт буюу хар тос төрөл бүрийн химийн бодис гаргаж авдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энд орц ороод нөгөө түүхийд чинь ороод үйлдвэрлэлийн процесс явагдаад энэ дуусч байгааг бид нар энэ бүтээгдэхүүн хуваагдах цэг гэдэг. Тэгэхээр энэ цэг дээрээс бүтээгдэхүүн бол салаа явж байгаа. Тэгэхээр ийшээ нөгөө түүхийн нефт чинь ороод боловсруулалт хийгдээд боловсруулалт дууссаны дараа өөр төрлийн бүтээгдэхүүн бол салж байгаа. Тослогооны материал, шатхуун, химийн бодис гээд салаа явчихж байгаа. Ингэж тусдаа бүтээгдэхүүн болж байгаа энэ цэгийг бид нар бүтээгдэхүүн хуваагдах цэг гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн процесс дээр гарч байгаа зардлуудыг бид нар хамсарсан зардал гэж хэлдэг шүү. Тэгэхээр энэ хамсарсан зардлыг бүтээгдэхүүн хуваагдах цэг дээр бий болж байгаа бүтээгдэхүүн тус бүрт хуваарлж өгдөг. Тэгэхээр бүтээгдэхүүн хуваагдах цэг дээр үндсэн бүтээгдэхүүнүүд гарч болно, хамсарсан бүтээгдэхүүнүүд гарч болдог. За үндсэн бүтээгдэхүүнүүдийг бид хамсарсан бүтээгдэхүүн гэж яриад байгаа тийм. Нөгөө дайвар бүтээгдэхүүн бас гарч болдог. За тэгээд энэ бүтээгдэхүүний онцлогоос хамаарат энэ борлуулалтын цэг дээрээ энэ бүтээгдэхүүн хуваагдах цэг дээрээ шууд борлуулж болно. За эсвэл энэ бүтээгдэхүүн дээрээ дахин боловсруулалт хийгээд дахин боловсруулсны дараа борлуулалтын үн өөр болоод борлуулж болно. За химийн бодис ч гэсэн тийм дахин боловсруулалт хийгдээд борлуулж болно гэж. Тэгэхээр энэ дахин боловсруулалтын буюу нэмэлт боловсруулалтын зардлыг бид нар тухайн бүтээгдэхүүний зардал буюу өртөг шингэх зардал гэж ойлгоо. Тэгэхээр энэ хамсарсан зардал гэдэг бол тухайн бүтээгдэхүүний өртөг. Тэр дахин боловсруулалтын зардал нэмэгдэхээр тухайн химийн бодис эсвэл тослогооны материалын өртөг гараад ирнэ л гэсэн үг. Тэр боловсруулалт хийгдсэний дараа үн чинь бас өөр болоод ирнэ. Тэгээд ашигын тооцоолжийн дахиад өөр болно гэсэн үг. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн компаниар гарч байгаа тухайн үндсэн бүтээгдэхүүнүүд, дайвар бүтээгдэхүүнүүдийн тооцоол дээр бүтээгдэхүүн хуваагдах цэг дээрээ шууд борлуулалтаа хийх юм уу? За эсвэл дахин боловсруулалт хийх юм уу гэдэг шийдвэр гаргалтууд нэлээд хийгдэж байдаг гэсэн үг. Хийгдэж байдаг. За хэдүүлээ жишээ авч үзье. Борлуулах юм уу? Эсвэл дахин боловсруулалт хийх юм уу гэж. Модны үйлдвэрийн жишээ байна. За хоёр бүтээгдэхүүн байна. Хөрөөцсөн мод. За нөгөөх нь модны үрдс. Буюу дайвар бүтээгдэхүүн юм чинь. За энэ хоёр бүтээгдэхүүний хувьд хуваагдлийн цэг дээрх борлуулалтын үнэлгээ нь 140 байгаа юм байна. За хэрвээ дахин боловсруулалт хийчих юм бол 270-аар 50-аар борлуулж болох юм байна. Хамсарсан бүтээгдэхүүнд хуваарлагдсан зардал нь 176.24 байгаа юм байна. Дахин боловсруулалтаа хийх юм бол 50-20 гэдэг зардлууд гарах юм байна гэж. За тэгвэл тооцоолыг хийж үзье. За хоёр бүтээгдэхүүний хоёулангийн дахин боловсруулалт хийлээ гэж тооцоолж үзэх юм бол 270-аас 50-аас бид нэр
хуваагдлийн зэг дээрх борлуулалтын үнэ хасахад 140 буюу дахин боловсруулалт хийснээрээ үүсэх ялгуурт орлого нь 130 10 байна. Харин дахин боловсруулалт хийхэд гарч байгаа зардал нь 50-20 байна. За ингээд нөгөө орлогоосоо зардлаа хасах юм бол хөрөөцсөн мод нь нэмэх 80, өрдсөн хасгаар. Тэгэхээр юу гэж юм хэр хөрөөцсөн модыг дахин боловсруулалт хийх юм бол 80 төгрөгийн ашигтай юм байна. Ашигтай юм байна. Харин өрдөс буюу дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулах юм бол 10-ын алдагдaltaй байх юм байна. Тэгэхээр модны өрдсийг хуваагдлийн зэг дээрээ борлуулчих юм бол ашигтай байна л гэсэн үг. Тэгэхээр хуваагдлийн зэг дээр эн чинь 24-өр өртөг бий болоод 40-оор гэдэг чинь 16-ыг ашигтай байгаа байхгүй. Тэгэхээр дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулалт хийхгүйгээр хуваагдлийн зэг дээрээ зарцсан бол 16 төгрөг ашигтай байх үжээ гэсэн үг. Тэгэхээр бүтээгдэхүүн болгон дээр ингэж тооцох нь шүү дээ. Тухайн үндсэн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах нь ашигтай юм уу? Хуваагдлийн зэг дээрээ борлуулах нь ашигтай юм уу? Дайвар бүтээгдэхүүнийг хуваагдлийн зэг дээр борлуулах нь ашигтай юм уу? Дахин боловсруулалт хийсэн нь ашигтай юм уу? За эдгээр шийдвэр гаргалтууд хийгддэг гэсэн үг. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.